За минь сайн байцгаана уу. Тэгэхээр энэ бол хончин лавгагийн сүлд дөө. Одоо ингээ 140 мянган дагагч бүр маш богино хугацаанд тийм ээ. Одоо дөнгөж яг YouTube хийгээд бол дөнгөж яг 5 сар ер нь хагас жил болох гэж байгаа. Сүлжээ газар байгаа ч гэсэн яг заавал спешиал видеого оруулахгүй болохгүй болохоор ингээд нөгөө сүү ингээд төв рүү өгдөг машин дайгдаж ингээд цагийг тааруулж YouTube дээрээ оруулаад ингээд явж байгаа байхгүй. Яг хүмүүс намайг яг хүүхэд шиг гэдэг байгаа байхгүй. Нөгөө дуусаа миний контент чинь төлхөө хүүхэд рүү чиглэсэн контентууд хийдэг. Яг тухайн хүүхдийн үеийнхэн хүүхэд юм шиг те. За минь зөвхөн тэгэхээр өнөөдөр хэдүүлээ нэг юм хийн заяа. Та нарт одоо харуул юм гээл те. Яг ийм хэм маягаар хийгээл. Тэнгүүт яг нөгөө хүүхдэд яг ийм ойр байгаа юм шиг. Яг хажууд нь байгаа юм шиг те. Үеийнхэн найз нөхөд ингэж хийж байгаа юм шиг. Ялангуяа хүүхдүүдэд бас та бүхэн үзүүлээрэй гэж хэлмээр. Танай хүүхдүүдийн бол амар шүтэн гэдэг бол ээж хүүхдүүдтэйгээ байнга цагийг өнгөрөөдөг эцэг эхчүүд бол мэдж байгаа бах. Мэдлэгээр чигүүрлээ. Mona English Bookstore. Сайн бацгаана уу? Саруулах хаант монголчуудаа. За ингээд ээлжид нэгэн супер дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн зочноор хүүхдүүдийн шүтэн, үнэхэрийн absolute icon. За ингээд YouTube дээр 2 сарын 1-нд нээсэн ч гэсэндээ 144 мянган дагагчтай хончин лавга оролцож байна. За минь сайн байцгаана уу тэгэхээр энэ одоо подкастаар. Харин за welcome ахын даа. За тэгээд урилга хүлээж авсан баярлалаа. Урсанд ч гэсэн баярлалаа. Маргааш нутаг буцуулаа. Тий. Маргааш бас том хурдхан шиг буцаж явахгүй бол бас гэртээ нэг том ютуберийг урьж бас тэр хүмүүс маань бичлэг хийгээ би бас цуг бичлэг хийж байгаа. Нэрийг хэлээд яах юм те. Грегер тухайн үедээ л харна. Грегер эхлээд миксер төгсөн. Ерөөсөө дүүргөө те. Ерөөсөө. Яг угаасаа юу яачих вэ? Хоёлын энэ дугаар цацгаад өмнө нь баг орчиж магадгүй. Тий, тэртэргүү тэгж таарах бах. За тэгээд сонь цаах юу байна? Хотод ирсэн амьдрал ах уу ер нь нэлээ өөрчлөгдсөн байна уу? Одоо чиний хувьд сая сүүлд яг одоо ирэхийн өмнө болохоор 5 сарын 25-нд ирсэн байхгүй юу? Одоогоос баг яг 2 сарын өмнө. Тэгээд эрэхтэй яхаа нэг ютубер одоо Гремикс ахын шинэ тоглоомны нээлт болоод тэгээд альминд нь бичлэг хүнтэй бас уулзах ажил зохицуулаад тэгээ яхад яг нээлтэн дээр бол нэг юм 10-20 хүүхэдтэй нэг юм 100-200 хүүхдээс нэг тал нь бол ингээл хончин лавга гэл эмээ өвгөрөө дуудуулаад ингээд зураг муураг даруулсан. Тэгэхэд бол бас хүмүүс үздэг болчих игээд тэгэхэд чи нэг юм 22 мянган дагагчтай байгаа шүү дээ. 5 сарын 25-нд тэгээд сая ирсэн чинь тэр хамаатныхаа байранд яасан яг хамаатны байгаа давхрын коридор нь ингээ пик юм хүүхдүүд агаатай уулзмаа ажиллаа ажнаас нь хаалга чимээг байгаараа хүүхдүүдээ гэлсэж гээл тэгээ бүр зүйлдээ баг тэр айлаасаа баг хөөгдөг шахаа чи одоо баг дараа битгий ирвэл марс зас зүүж ирмэргээд амар энүүгээр одоо сая подкастт яах гал ирэхэд хүртэл амар хүүхдүүд явуулахгүй тий хүүхдүүд бол ингээл харчаал өө нөгөө манчин нөгөө хончин лавга авах штэ алиагаа зураг даруулъя маруулъя гэл үгүй энэ чин ямар ч нэг вайрал дуутай тийм ээ тий одоо маань байдлаар бол тий нэг вайрал дуутай байгаа. Тэгээд 2 сарын 1 гэдэг чинь одоо ингээ 140 мянган дагагч бүр маш богино хугацаанд тийм ээ. Одоо дөнгөж яг YouTube хийгээд бол дөнгөж яг 5 сар ер нь хагас жил болох гэж байгаа. Тий хагас жил болох гэж байгаа юм тийм ээ. Тэгэнгүүт шүү дээ тий. Ингэж байгаа байхгүй. Silver button авах цаг одоо дагагчийн хувьд бол болцсон. Тэгсэн чинь өгөх болоог байна гэдэг байгаа юм тий. Яасан гэхээр нөгөө 100 мянга би сая 6 сарын 25-нд төрсэн байхгүй юу. Тэнгүүд угаасаа YouTube цаанаасаа ингээд тухайн YouTube ингээ хуурамч дагагчтай байна уу, янз бүрийн алдаатай юмтай байна уу гэдгийг 7-оос 14 хоногт шалгадаг. Тэнгүүд надад хамгийн эцсийн хугацаа 7 сарын 9 дугаар мессеж ирэх ёстой байсан чинь код нь ерөөсөө ирдгүй. Тэгснээ Google Gmail дээр өөр юм ирсэн байхгүй юу. Тэгээд та хүндэт лог сүрэн танд энэ мэдээг дуулгаж байгаа харамсалтай байна. Манайх одоо төр хугацаанд ингээд таны play button-ыг ингээд татгалзаж байна гэд. Тэгээ би гахаад юу болчих вэ гэдгсэн чинь энэ ингээд автоматар 100 мянга хөрөнгөд танилуу ингээд явуулдаг зүйл биш. Бид нар таны YouTube channel-ыг шалгаад тэгээ шалгагдсны ингээд үндсэн дээр ингээд хэр креатив байна нэ тэрээгээ тэгээд явуулдаг зүйл байгаа. Тэгээд бас дээрс нь юм алхам шалгаруулдаг тийм
тийм шалгадаг зүйлүүд тийм байлээ. Тэр нь одоо янз бүрийн копирайт юм уу, тэнгүүд хуучин нөгөө хуурамч даагагч магч энэ тэр юмнууд байгаа байхгүй. Тэнгүүд над дээр байсан ганц гол юм алдаа нь 6-аас дээш сар бичлэг хийсэн байх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Би дөнгөж 4 сар гарын яг 5 сар болох гэж яхдаа 100,000 хүрсэн. Тэнгүүд минийх яг нөгөө 6 сараа хангаагүй. Тэгээ надад одоо чамд 4-ыг зөрчсөн биз дээ. Тэнгүүтээ танд энэ бол амар том амжилт байна. Гэтэ яг нөгөө нэг юм хуурамч даагч эдний тэр ямар тааж одоохондоо шалгах гээд бол харагдахгүй байна. Тийм болохоор та 90 хоног гээд ерөнхийдөө 10 сарын 9 хүртэл YouTube-ээ тийм копирайтгүй гайгүй ингээд хөгжүүлээд яваад байх юм бол идэвхтэй хөгжүүлэх юм бол таны энэ нөгөө нэг юг дахиж шалгаж үзээд тэгээд silver play button ингээд олгоноо гэд. Тэгэл нэг хэсэг бас нэг 7 хоног жоохон шоконд ороод дууг аавна гэж ийсэн хүн чинь тэгээ яг сүүл рүүгээ бол угаасаа тэр бол угаасаа зүгээр YouTube дээрээс угаасаа өгж байгаа зүгээр жирийн шагнал байгаа ш 100,000 хүрсэнд нь тухайн YouTuber-д өгж байгаа. Тэгвэл яг надад өгсөн хамгийн том шагнал нь угаасаа дагагчд өөрсдөө байхгүй. Тэ банк ингээд YouTube дээр бичлэгийг орох болгоно тэгээд үзээл ингээд урмын үг ингээд комент хичээл лайк майка дараад банк үзэж байгаа хүмүүс нь л өөрсдөө шагнал болоод байгаа байхгүй. Яг плей ботон бол тэгээд угаасаа тэгэл болдог юм болдгоороо тэгэл хизээ нэгэн цагт эрхүүлүүд. Ийм богино хугацаанд юу н яагаад ийм олон subscriberтэй болчихов? Тэрийг бол би сайн хэлж мэдэхгүй байгаа тоххой. Өөрөө хүртэл яаж шоконд ороод би чинь анх яг YouTube эхлүүлж байгаа нь одоо 2 сарын 1-ээс эхэлж байгаа штэ. Дөнгөд яг өдөр болгон нэг бичлэг одоо 5 минутны бичлэг ороод байгаа байхгүй. Тухайн цагтаа одоо хэдэн цагт ч ордог яг тэр цагтаа. Тэгээд ороод явж байхдаа эхний 26 хоног одоо 2 сарын 1-ээс 27-ны хооронд ингээд 26 хоногийн дотор 1000 дагагч хүрсэн байхгүй. Тэнгүүд тухайн үед яг үзэлт нь яг нэг бичлэг нэг юм үсрээл 1000 үзэлттэй тэгэл ихэнх 100 үзэлттэй нэг юм 10 лайк майктай тий. Тэгэл аль болох пэйж дээр өөрөө шеэрлээ шинэ бичлэг орлоо гэл пэйжийн найзуудаа үзүүлчих гэл банкийн стори хийгээл. Тэгэл яг явж исэн. За ядаж энэ жил нэг 10,000 болгочихъя. Тэгвэл нэг гайгүй байх гэж бодоод яг тууштай хийсээр байгаа 4 сарын 19-нд 10,000 болсон. Тэгээ яг тэрнээс хойш сар болгон яг 10,000 ингээд тогтмол нэмэгдэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь сүүлд 5 сарын 10 байж 6 сарын 10 юм байна. 6 сарын 10-ны өдөр 30,000 хүрсэн байдаг байхгүй юу. Бүх саяхан юм биш тий. Тэнгүүд 6 сарын 9-ний өдөр болохоор ингээд яг 10,000 төхөөд ингээд байж исэн. Тэгэл 6 сарын 10-нд тэгээ нөгөө дуучин тэр үед хийгдэж байгаа юм. Тий, 9-нд яг клиптэй дуу норсон байхгүй юу. Яг 6 сар гаргаад би фристайл хийж байгаа дуу хийчлээ гэж туршиж үзсэн эхлээд тэр дууг бол. Тэнгүүд тэр туршилт амар гайгүй хандлттай яваад бас дээрэс нь нөгөө стримерүүд үзээд тэнгүүдээ пэйсмейстер ингээд зүгээр яг таслаад оруулсан юм амар их яваад TikTok мог болоод тэнгүүд нь яадг энийг клип болгочихъя гээд тэгээд 9-нд клип шууд оруулангуудаа зүгээр нэг хийх хүн үсрээл 100,000 үзэх байх гээд тэгээд угаасаа манайх цуслан руугаа гарах гээд манай цуслан сүлжээ байхгүй газар тэгэхээр яг сардаа одоо нэг 5 хоногийн зайтай те нэг 6-7 бичлэг нэг сард оруулъя гээд яг ингээд мэддэгдэл маягийн 30,000 спешиал дээр хэлж байгаа байхгүй. Тэгчээл яг цуслан дээр очил нэг ингээд харсан чинь нөө дууны үзэлт амар явснаа 3 хоногийн дараа гэсэн чи 40,000 болоод яг нүүхээс өмнө дөнгөд нь 40,000 яагаад за одоо манайхаа одоо ингээд энийг тэрэгээл тэгэл цуслан дээр очиод нөгөөдөр нь болсон чинь 50,000 болоод тэгэл дахиад тэрнээс 2 хоногийн дараа гэсэн 60,000 болоод дахиад 2 хоногийн дараа 70,000 болоод тэгэл дахиад 2 хоногийн дараа 80,000 тэгэл 2 хоногийн зайтай 90,000 болсноо 90,000 спешиал видео ороод маргааш нь 100,000. Тэгээд тэр хооронд би яг ингээд сүлжээ газар байгаа ч гэсэн яг заавал спешиал видеогоо оруулахгүй болохгүй болохоор ингээд нөгөө сүү ингээд төв рүү өгдөг машин дайгдаж ингээд цагийг тааруулж YouTube дээрээ оруулаад ингээд явж байгаа хгүй. Тэгээд тийм үү. Сүлжээ ямар хурдан эний тэрэгээд яг 100,000 ингээд хүрчих юм байх та гэд өөр ингээд давхар нөгөө дууны үзэлт ингээд нэмэгдээд байгаа шүү дээ. Лайк майк ингээд улам. Тэгэл бүр ингээд шоконд ороод юу вэ гэл ингээд гайхацсан ингээд өөрөө ингээд гайхаад байгаа шүү дээ. Паникнд орсон. YouTube дээр subscriber-ыг тэгж нэмэгдэнэ гэдэг чинь бол шүү дээ. Юр бусын үзэг. Тэр бүр өөрөө энэ одоо хуурамч даагч би ингээд даагч нэмээгүү дээ гэ тэ. Бодоод нөгөө комент бичдэг нөхдүүд чинь ингээд энэ хуурамч хакер байна мэн гээл. Тэгээ зарим нь болохоор энэ хүүгийн чаналыг бүр ингээд өдөр болго ингээд хүлээгээд хардаг болчлаа шүү. Хэр нэмэгдсэн байна мэн гэд. Тэгээд яасан чинь ингээд
сүүлд яг энэ спешиал видео гэх юм одоо ингээд 60,000 10,000-аар нэмэгдсэн бичлэгүүд байгаа шүү дээ. Тэр бичлэгүүд орох хугацаанд дунд нь нэг юм 2 өөр бичлэг орсон. Тэгээ босд нь яг үргэлжилсэн ингээл 30 40,000 50,000 60,000 ингээл үргэлжилсэн. Дуу чи яаж явдаг вүлээ? Дуу болохоор ингээд зүгээр эхлэл байгаа байхгүй. Би ер нь яг тэрнээс өмнө бол дуугийн ядаа дөрвөн юу хөттэй байхгүй. Тэгмээд яг эхлэл болгоно яг өөрийгөө танилцуулсан. За минь сайн байцгаана уу. Тэгэхээр энэ бол хончин лавгагийн сүлд дуу. Зүгээр сонс гээл тэгэл менчин хончин хоньгүй болохч нь хотоос илүү хөдөө минь надад илүү зөөгч нь хүүхэн мөхөнтэй биш хоньтой бүжин чаача хөдөөний хөдөө болон яа гээл тэгэл нөгөө араасаа өгнүүд нь явдаг. Ердөө нэг минут 16 секундны дуу байхгүй юу? Минут 16. Тэр дууг болохоор яг өмнө нь би чинь нөгөө уусаа юм хийдэг байхдаа 4 5 дуу хийж исэн. Тэгээд тэр дуунууд нь болохоор нэг 2 3 минутны те янз бүрийн өөр аянаас ингээд зүгээр олцсон. Тим дуу байдаг байхгүй юу? Тэгвэл тэр дуунууд чигээ яг юм гингүүтэй ер нь яаж ингээд хүмүүст одоо шинэ юм нээж байгаа юм чинь ядаж одоо нэг үзэж байгаа 30,000 болгож байгаа YouTube-ийнхаа үзэгчдээ нэг гоё сүлд дуутай болъё гэд. Тэгээ өгнүүдийн ингээд бичээд одоо угаасаа л хөдөө байгаа юм чи хамаа ийм хойнмонтэй яг ингээд сүүл толгой холбоод хүмүүсийн тархинд амар амархан буух аймаа болол тэгэл туршиж үзэл фристайл гэж яасан тэрний онгот шууд дуу хийсэн чинь тэгэл тэр чигтэй үзэлт нь одоо үзэлт нь сая 500 болох гээд бүр ингээд лайк майк 30,000 руу тэгээд наад чинь нөгөө бүжгийн чаленж яваад л шүү дээ тий зүгээр би ингээд нэг хайхтар бүжиглэхгүй клип яагаад яасан чинь ингээд TikTok дээр баахан ингээд хүүхдүүд яасан чинь ингээд янз бүрийн ингээд контент хийдэг юм аа гэд бас Facebook дээр 100,000 дагчтай контент хийдэг 3 их хүртэл ингээл бүжгийн тренд ингээд үүсгэж ингээл бүжиглээл зүгээр бүү ингээл баахан юм яваал. Би өөрөө хүртэл ингээд гайхаад юу вэ? Би ийм бүжиг хийгээгүй дээ те. Тэнгүүд бүр сүүлдээ ингээд яг миний дууг оруулж байгаа хүмүүс яг тэр бүжиг ингээд хийсэн. Ман чин хоньгүй бол хоог чин ингэж мингээл зүгээр хотоос илүү мэлүү гэл. Би бүр өөрөө тэгэхээр чин одоо тэр бүжгийн энтинд явж байгаа Reel TikTok ингээд давхарцсан тоогоор чин бүр амар хүзэлттэй байгаа юм шүү те. Бараг яг тэд нарыг нийлүүлэх юм бол 3 4 сая болох магадлал амар. Тийм л байна л те. Давхарцсан. Тэнгүүт нөгөө дуу байгаа шүү дээ те. Дууны ая дээр хоёулаа холбогдож орж ирж илээ те. За. Тэр бол яг би эхлээд ая ингээд хайж байгаа шүү дээ. Үг нь бол бүр 2 3 сарын өмнө дуу бүтгэхээс өмнө бүр эхнээс ингээд бодоод олцсон. Ая ерөөс олддггүй. Нэг гайгүй ая болол туршаад үзэхэр копирайт авал бандуулаад. Дөнгөт нь за ямар ая бэжж болох уу гэд нэг хошиншоо үзээ явж өгөхгүй маск нэг юм нөгөө ламтай ингээл карасэрэмэр бичгээ тэнгөт бичиж мичээд нэг тийм гадаадаас ирсэн лам ном уншуулах гээд яагаад байдаг. Тэрэн дээр ингээд нэг дондор нь явдаг ая хийгээсний дүн дан гэд яваад байхгүй. Энд чи хаа сонссаа юу лээ гэсэн чи Snoop Dogg гэд дөнгөт нь фристайл хийхдээ бол яг тухайн аяыг ашиглаад үзэхгүй юу. Тэгсэн чинь яг яах вэ доор нөгөө нэг яг энгийн ирдэг копирайт гэдэг тэмдэг ирэхээр за яг энийг яаж копирайтгүй болохгүй гэж бодож жоод яг нэг юм цирк явахын өмнө 2 3 жилийн өмнө яг ерөнхий сайд гээд яг өөрөө чинь нөгөө comedy lobby нэг тийм юу явсан шүү дээ яг нэг юм клиптэй миний тоглолтын промо гэдэг миний мангар миний хөрх ерөнхий сайд мэрхий мэрси мангар манай хөрх төрөмгийн сайд ерөөсөө тэр яа 50 сая that's what he said таны миний ерөнхий сайд makes me sad банкийн хорооны дарагчлахгүй гэсэн байна уу сангийн сайд уу солигдороо гэсэн тэр яг мөн байгаа даа байхгүй дөнгөт нь энэ копирайт аваагүй 1-2 жил болцсон байна штэ гэнгүүтээ шууд нөгөө AI vocal гэж шууд ай үг хоёрын тасалчдаг юугаар таслаад дээр нь нөгөөдхөө ингээд явж туршаад үзэж байгаа штэ мэн чин хань чин амар болж ийн дөнгөт нь за яах вэ ингээд YouTube дээр тавьчихгээд тавьсан чинь ингээд шууд за зүгээр за тэгэхээр тий ахих нь ая бас ингээд явцсан байх шүү тий амар хүчтэй тий та бүхний үзэж байгаа баярлалаа тий за баярлаа тэгээд тий тэр чинээр энэ дашрын тэлгээд манай Young Moji яг тэр нөгөө яг аяыг нь яг нөгөө хим аяыг нь яг Snoop Dogg-ийн тэр үнцгийг юу байгаа ч гэсэн тэрийг нөгөө арай өөр ингээд тэмнэлтэй яваад байгаа. Арай юм зөөлрүүлж байгаа юм шүү дээ тий. Зөөлөрч яг ориг нь бол дүн гэх тэнгууд яг өөрөг чинь болохоор арай зөөлхөн тий. Дуф гэх нэг юм зөвхөлт. За ингээд өнөөдрийн маань дугаарын спонсороор технологид суурилсан цахим зээлийн үйлчилгээний аппликейшн Гэрэл гэдэг гоё аппликейшнаас ажиллаж байгаа. Та одоо ингээд App Store болон Play Store-оос Гэрэл гэж хаах эсвэл үзэж байгаа подкастын YouTube description хэсгээс татах
линк дээр дараад гэрэл зээлийн аппликейшн авсандаа суулгаарай гэж бас зөвлөмөр байна. Гэрэл гэж хаана шүү. Зээл авах хэрэгцээ гарахад та мэдээж өөрийн мэдээллүүдээ бөглөөд 24 цагийн хэдийдэн ч ердөө 3 минутын дотор одоо ямар нэгэн барьцаагүйгээр те цагаа хэмнээд одоо энэ зээлээ бол авах боломжтой. За мэдээж гэрэл аппликейшны маань хэд хэдэн гоё давуу талууд бас байгаа гэдгийг хэлмээр байна. Зээлийн өөрийн хэрэгцээнд тохируулан хугацаагаа сонгож болно. Хидж хувааж авах боломжтой. Тэгээ өдөртөө авсан зээлээ бол эргээд одоо төлөвлөх хүүгүй өдөртөө авах юм бол тэгэхээр нөгөө хідэн ч цагт байж болно гэдэг маань тийм гоё давуу талыг бол бий болгож байгаа. За тэгээд мэдээж та хариуцлагатай харилцагч байх юм бол дараагийн удаа зээлээ нэмж авч болно гэсэн үг. Саяны ламорын хулангийн хилдэг манай бас адилхан зарчим одоо байгаа. За тэгээ мэдээж Улаанбаатар хот болон 21 аймгийн төвийн харилцагчид захимаар гэрээгээ байгуулах боломжтой. Гэрэл зээлийн аппликейшн таны санхүүгийн гэрэл. Нэг одоо зүйлийг бас үзэгчтэйгээ хуваалцмаар санагдаад байна. За энэ бол зүгээр 2 сарын 1-нд нэг залуу YouTube channel нэгэд тэгээд 6 сард дуу хийгээд клип хийгээд гинт огцом мод ингээд огцом 140-50 мянга болцсон юм биш ээ. Лавга маань бүр 2018 оноос хойш байна уу? Тий. Яг 18 оноос хойш яг анх бол би нэг тийм утас мотс гэж байхгүй хот 11 онд манайх нэг хотод байсан байхгүй юу? Би чинь ер нь анх хотод төрсэн юм хотын хүүхэд байлаа л да унгаа. Яг янз бүрийн хүүхдүүд үеийн хүүхдүүд ингээд PC ороод ингээд яаж чад манайх нөгөө гэртээ компьютертэй. Дөнгөд би тэрүүгээр дандаа англиар ингээд Y8 ч юм уу YouTube оронготой шууд өөрөө англиар ингээд SpongeBob, Angry Birds тухайн үеийн хүүхдийн кинодоо тоглоомуудыг хайж үздэг. Дөнгөд нэг юм Event Tube гэдэг нэг юм одоо ч гэсэн бичлэг хийдэг том болсон ч гэсэн ингээд гэр бүлийнхнэрээ янз бүрийн unbox те юм сонирхож үздэг тийм бичлэг хийдэг банд. Яг миний дуртай ууртай шоуны тоглоомнуудыг авдаг. Тэгээ яг тухайн үедээ 2013 онд байна уу. Тий 13 4 оны үед би яг нэг аавын солонгосоос явуулж исэн камераар нэм гэртээ влог маягийн бичлэг хийж хийсэн. Тэр одоо компьютер дээр л жоохон дуу мууны асуудалтай. Тэрийг яг янзлж YouTube дээр оруулах гэж боддог. Тэгээд нэг хийж туршиж үзчихсэн. Тэгэл уусаа багаасаа тийм кино хүүхдийн кинонд сонирхолтой. Хүүхдийн кино гарангууд тухайн дүрийнхэн хоолойг дөөрөх ч юм уу зургийн зураа суучдаг. Тэгээ кино гарангууд тухайн хошин шог мог киноныхаа үйл явдлыг амар дөөрэж ингээд тэгээ ганцаараа мөртлөө ингээд ярьж маяраал ингээд бэж идэх хүүхэд байсан байхгүй юу. Тэгэнгүүт том болоод яг энэ зургатаар гардаг хүмүүс шиг хүн болно доо гэсэн мөрөөдөлтэй. Тэгсэн чинь нөгөө 14 онд манай ээж нөгөө аав солонгост байдаг байсан. Тэгэл ээж анаа дүү тэгэл цуг байдаг байжгаад 14-нд ээж ер нь буцаад хөдөө яв энэ хот жоохон бүтэхгүй юм байна гэл. Тэгэл хөдөө яг буцаад нутг руугаа ингээл хідэн мал аваад нүүж ирээл. Тэгэл 10 жил ингээд арай өөр орчинд очиж байгаа шүү дээ. Нөгөө хөдөөний өөр мэдгүй хүүхдүүдтэй жоохон нэг хэсэг ингээд нийцэхгүй ингээл дандаа ингээл голол яг угаасаа 10 жилд байхдаа би жоохон интроверт төрлийн дандаа өөр өөртөө ярьдаг үеийн ангийн хүүхдүүд ойлон хаан усаагаар нь дууддаг. Тэгэл жаргалантд очиод нэг ганц хоёр хүүхэдтэй найзуулаад бусд нь бас тэгэл нэг том биетэнүүд нь бас дээрлэл хийж мэйлгээл яадаг байсан байхгүй. Тэнгүүд мөрөөдөл бол байгаад байгаа шүү дээ. Тэгээ явж исэн чинь нөгөө утас гэдэг юм манай чинь нэг хайтар хэргэлдэггүй. Ээж л нэг утастай байла. Солонгосоос хаяада яг нэг ихээр тухайн үе S4 мөрөө те шинэ гарцсан утаснуудыг ээж мэж юм уу аниад өгөөд би утасгүй надад төрөөсөн утсыг ээж ингээд өөр хүнд өгөх жишээний байдаг гэсэн юм. Утас хэрэггүй гэл жоох хүүхдээ наа чинь нүдэн ч юм уу гэд тухайн үедээ амир зүг анхаарад тэгэнгүүт манай хамаатны дүү ингээд юм амир юм утастай ингээд надаас хоёр дүү нэг нөхөр өгөхгүй одоо харах юм бол баг миний ах юм шиг нэг тийм нөхөр байдгийг. Тэгсэн тэр ингээд нэг зуны амралтаар ингээд манайд ирчээд 16 он байна уу 17 оны үед. Яа цаан чинь ингээ YouTube дээр нэг юм нүдний шилтэй шар бодолттой нэг ах хөл кэж буугч ийсэн кэжүбэн дууссан чинь өө амьдрал миний ээжигээл дуу муу яваад амар ах байна тоглоом тоглодог гэдэггүй. Тэгээд би тухайн үед нэг хаан ойшоохгүй тийм үү гэчээл сургууль орно штэ. Тэгсэн нөгөө ангийн юм баахан уцтай хүүхдүүд чинь янз бүрийн тоглоомгоо YouTube нөгөө завсарлагаанаар орж үздэг. Тэгэл хажууд нь очиод үзэнгүүт нэг ахын ингээл тоглоом тоглож байгаа бичлэгийг байн үздэг. Тэгээд анх ингээд яг үзсэн нь манай нэг найзын утсан дээр ингээд аим шиг гээд амар чанга орилж морилдог нэг тийм тоглоом тоглосон бичлэгийг үзэнгүүтээ яг ингээ ээжийн хчийн утсаар хаяада интернетээ дата авангууд нь үздэг болчоод 18 он хүртэл яг тууштай үзэж ягаад яг тухайн үед нөгөө гэрэмикс ах чинь
яг плей бат авсан ш 100 мянга хүрээд. Тэнгүүт яг энэ ах шиг YouTube л хий. Угаасаа ийм яг гоё тоглоом тоглодог ч юм уу. Тэнгүүт 18 оноос хойш яг нөгөө ээж маань нэг юм утас аваад өгсөн тренд гэдэг нэг юм жижиг иймэрхүү хэмжээний өнөө. Тэрнийхээ камер нь муу ахчин л өөрөө тоохгүй ингээл янз бүрийн бичлэг хийгээл YouTube дээр нөгөө том бан аваад эсвэл Facebook дээр private юм уу only friends үздэг тийм баахан бичлэг хэдэн жил хийгээл. Тэнгүүтээ тэрийг 20 оноос яг 1 жил завсарлангуудаа 21 онд нэг comeback гэдэг нэг хийж үзэхгүй юу. Тэгсэн манай хамаат нэг ч орж ирсэн. Чи ядаж ингэж байгаа юм бол пэйж нэ. Тэгээ паблик тохиргоотой юм хийгээ. Би бичлэг хийх сонирхолтой болохоос биш яг нэг тийм утасны талаар мэдлэг бол маш муухгүй. Facebook дээр хүртэл нэг тийм олон хүнтэй чатлаад байдаг тийм тал дээр маруухан. Тэгэнгүүт ингээд анх удаа ингээд лавга студ гэдэг пэйжийг 21 оны 12 сарын 2-нд нээжсэн байдаг байхгүй. Тэгээ тэрэн дээр тоглоом тоглодог бичлэг хий гэж байгаа болоод тэгснэ 22 оны сүүлээр яг нэг юм нөгөө армата тий ахан дүүс мүс гэдэг яг нэг юм жоо хараал маягийн юм хилдэг ч гэсэн нэг юм богино бичлэг нилээд хүч авч ирсэн ш нь нөгөө фейс дээр. Тэнгүүд тэд нарыг дуурайгаад нэг юм бичлэгүүд намар нь хийж эхэлвэ. Тэгэл 100 хүн үзэнгүүт баярлал 1000 болонгот нь ойрлж баярлал солиордог. Тэгсэн чинь яг 22 оны өвөл нөгөө гэртүүн картоны мөнх тунх ямар нэг юм аварсан нь киноны нээлтэн дээр би нөгөө сонирхлоороо зохиолч нөгөө Батөргөл ахтай чатаар холбогдож байгаад очиж исэн байдаг байхгүй. Тэгээд тэр кино миног үзчихэл амар баярлал гарч ирэл ярилцлага өгсөн чинь нөгөөт нь мөнх тунхын пэйж дээр манай үнэнч дэмжигч ингээд ярилцлага өгсөн байна гэж орсон чинь тэрний комментууд үзэлт амар яваал ингээл зөв комментууд нь 18 нас хүрж иж хүүхэлдэйн кино үзлээ хөгшиж хүчиж болооч байрны лизинг би бодож чи хүүхэлдэйн кино үзлээ ямар янгийн олоотой пэвэж чагш амар комментууд яваа тэгэл ийм ер нь иймэрхүү юмнууд их хүн үздэг юм байна гингүүтэй өөрийнхөө пэйжийг давхар комментэн дээр та нар ийм илгийн юм үзнээр л ийшээ ормоор гэдэг тэгэд дөнгөж 100 дагч хүрж ийсэн. Тэгснээ 1 сарын 20-нд нэг мууртайгаа яа чи азад ах ядаа ядгийн ч юм уу ямар муураа гэж бичлэг хийсэн чи тэр нь ингээл бараг сая үзэлттэй болж молоод мууртай бичлэг тий. Нэг орон дээр тэрний алдаа юу вэ гэсэн чинь зүгээр санаа шууд орж ирэл орой маа уцаа нэг данхныхаа хажуу ширээн дээр ингэж тавингуудаа орон дээрээ суугаад юм гэрэл бүдгэд нэг юм улаан цамцтай нөхөр ингээл bijсэн. Яа чи азад ахтай ядгийн ч юм уу ямар муураа гээл нэг юм тархины юм гэж явж ирэл тэгэл тэр амар яваал ер нь рил хийх юм байна гэл. 1 сарын 20-ноос 10 сарын 20 хүртэл ерөнхийдөө рил хийсэн. Зогсолтгүй ингээл тэнгууд тэр донд чинь ингээд 50 мянган дагчтай болж байгаа байхгүй юу? Бас ингээл хүмүүс үзэж мүзээл ингээл хүмүүс холбогдоод ингээд тэгээд байжсэн чинь яг дондуур нь цэргийн зарлал ирсэн битгөх. Гинт ингээл яг би дотроо л нөгөө пэйж хөгжүүлж явахдаа ямар нэгэн байдлаар YouTube дээр болно доо гэсэн бодолтой байгаад байгаа байхгүй юу? Тэгэл яаж явахдаа контент хийх талаар юмнууд судлаад ингээл тэгээд 8 сард болохоор яг гэртүүнд би дадлагжагч маягаар яг анимашн яаж хийдгийг ер нь иймэрхүү хамт олон дунд байх ямар байдгийг гэдгийг ерөөхдөө 2-3 сарын хугацаанд мэдэрсэн байдаг хөөхгүй яг гэртүүний ах эгч нартай амар гоё гэр бүлийн юм шиг ээжсэн чинь цэргийн зарлал ирээд тэгэл оргил хат хэлж байгаа юм. Яа боларсан цэргийн зарлал ирчлээ ээж тэлсэн чи яв гэж юм гэлтгсэн чи. Яахын дөө 1 жилийн чинь юу гэдэг гэлс явчаал ирэхгүй гэл тэгэхгүй. Тэгснээ зав ээж яахын дөө гэл комныхаар сууснаа нэг дуу нэг 5 минут болсноо намайг дуудснаа нэг дуу бичсэн. Өг бичсэн. Тэгснэ өөрөө туршиж үзээд надад сонсгоод ингээд чи нэг дуу болгооч тэгээд явмаа гэл. Тэгээд нэг юм ээжээ би жил цэрэгт яваад ирье. Цээжээ рэхил хамгаалж байгаа дирье гэд нэг тийм дуу хийгээд студид нь. За. Тэгээд тэр дуу яг 30 мянган үзэлт яваад тэгээд би чинь явхаас өөр аргагүй болчих жоохоо. Дуутай болцсон. Одоо яана тэнцэхгүй бол яана аниганд орно. Хүүдийгээд тэгэл тэ эрүүл мэндийн комист ороод чи цэрэгт явах юм уу гээл тэнгүүт нь явна гээл нөгөөдөл чинь тэнцүүлэл зарим нэг комиссийн нөхдөж үчи нөгөө нэг лавга студ гэдэг мөн байна те цэрэгт явах гэж байгаа мó гэж мэгэл тэгэл цэрэгт ингээл манай хоон жавууд ч хүртэл яг шууд хөө чи нөгөө лавга студ мөн байна те гээл яа чамтай хоон жав болж болоод гээл амар зүгээр яг ингээд 13 дээр юм дамжин байдаг байхгүй одоо бид нар чи эхлээд суманд эхлээд эрүүл мэндийн үзлэгт ороод тэнцэн дараа нь аймагт очиж тэнцчихэд 13-т тэнцэх юм бол ингээд тухайн ингээд явах гэсэн анги руугаа ингээд хуваарлагдаад явдаг байхгүй юу? Сонгож явуулдаг ингээд явах гэсэн ингээд дотоодын гадаадын ингээд тэнгүүд яг нөгөө хэлхийг чинь 5 сар руу яг бидний үед шилжчихсэн байхгүй юу? Уг нь нэг юунд явдаг гэсэн. Намайг хил рүү яваарай л гэдэг байсан. Нөгөө хамаатны юуны нэг таньдаг найз нь тэнд бүр үлдээд
алга паагаад ингээд үлдээ том дарга болсон чи таньдаг хүн амтантай тэнд байж юм ээж гээд бараг намайг цэрхний хүнд алуулч чаар юм шиг манай хамаатнууд яриад тэгээ би чинь хилд дээр яана гэж аймаг дээр яриад байсан чи 5 сард болсон миний дүү гэл тэгээд аль болох хол анги байна уу гэсэн чи дэлгэр хаа хинтийн дэлгэр хаа 232 8 шараг морьтой юм анги байна гээд тэгэл за гэл тэгсэн чи манай жаргалантаас бас 5 хүүхэд 2 нь манай ангийн хүүхэд тэгэл явхаар бол 13 дээр очисон чинь юм тухайн үеийнхаа миний одоо тухайн үед бол юу ч мэдэхгүй байгаа шүү дээ нэг юм цэргүүдэл яваад байгаа. Тэгсэн чи одоо бол яг нэг тухайн үеийнхаа нэг жижүүрээр гарцсан нэг дэд ахлагч яваад байгаа байхгүй. Коридороор ингээл за Сүхбаатарын тэр байна уу Эрдэнтийн тэр байна уу гэл нэрийн дуудангууд нөгөө гадаа эргэлт ирсэн уулзуулах гад. Тэгсэн манай юм нэг нөгөө биеийн тамирын юунда юм 2 давхараар тавьсан нөгөө дамжингийн нөхдүүдээ байлгаж байгаа байхгүй нэг хонж монод би тэнд чи 2 3 хонс. Тэгэл чанга дуурангууд гараал зогсон. Ингээд малгайтай зогсохгүй малгай бол халзан толгой ингээд салхис хийгээл намрын сэл 10 сард ингээд ялааны чимээ сонсогдмоор байна. Айл ойрлоо нэг худлаа. Тэр дид ахлагч бол ерөөс тэгэл орон дээр гівчэл утас ухаал. Тэгэл нэг дургуун нөрөнгөд гарч жагсаагаал 0 оруулаад буцаж авчраал. Тэгээ нэг нь бизнес холбогд бүгд гарна. Тэгэл бүгд ингээл 5 игнэнд орсон ингээл жагсаалаар ингээл явж маавал тэгсэн чинь 300 гаруй цэрэг байгаа ш тэнд. Тэгсэн ингээл хаалганы дундуур явжсэн л гинт нөгөө орнуудын дундуур явжсэн гинт намаа харснаа. Буцаж ирж өгөх. Хаач. Оо чи нөгөө нэг 5 студ пэ мөн бэн тэгш. Тэгсний нөгөө тэнд байгаа заалаар дүр халзан нөхдөд байгаа штэ. Пэнүүдээ гал орсон чи нөгөө дүр хаахад ингээ харж юу гэл ингээ харсч энэ фейк таних уу гэж хоо 5 студ гэж. Зүгээр тэгэл явтал нөгөө цэрэг боллоо дуу муу яваал тэгэл цэрэгт очиод 1 жил алав хаагаал яг тэр хугацаанд бол яг YouTube руу л орё. Одоо ингээд Facebook жоохон завсарлчлаа. Тэгэл яг нөгөө хит зүрх юм нөгөө чөлөө завтай үе байгаа шүү дээ. Нүд гэрээсээ тэмдэглэлийн дэвтэр загцсан. Тэрэн дээр ингээл янз бүрийн халагдаад очиод хийх бичлэгийн санаанууд бичээл. Тэгэл ерөнхийдөө байж гал ирээл яг жил болоод ирээд яасан чинь пэйж ингээд яг 1 жил алгассан байгаа шүү дээ. Үзэл жоохон багасаал нөгөө яг нөгөө үздэг хүмүүс нь л үзээд. Тэгээд жоохон бүтэхгүй юм байна. Би ч бас нөгөө дундуур нь яг 10 сар талагдаж чирчээд хотод нэг байх гэж нэг хэсэг үзсэн байхгүй 2 сар. Тэгэл 2 сар айлд ингээл цагийн ажил хийгээл явсан. Ерөөс бүтэхгүй юм лээ шүү дээ. Хотод ч нөгөө айлд байна, цагийн ажил хийнэ гэдэг чинь ерөөсөө нэг ажил хийгээл яалаа хадгалах мөнгө байхгүй шууд дуусна. Нөгөө автобусны мөнгө, хоолны мөнгө айл. Тэгээд 12 сар гарсан. За боли зүгээр л хөдөө харийн хийтгэл. Ерөөсөө он гарахын өмнө буцъя гээл. Тэгэл тэндээ үлдээл 1 сарын 25 болсон. Яг нөгөө YouTube хийж эхлэн гээд аав ээжтэй хэлсэн шинэ утас авъя, камера сайжруулъя гээд. Тэгээ хот руу ирээд нэг нөгөө талбай хажуу талынх чинь юу вэ? Утас яадаг нэг тийм юу идэх нэг тийм хэсэг. Тэд яриа биш. Биш. Нөгөө юу? Лангуун төвшуудангийн хойно гэдэг үү? Монтел. Тийм, Монтел дээрээс нэг утас авдаг байхгүй яа соргээд. Тэгсэн нөөт хойргээд тэгсэн чинь жоохон голөвтүүлсэн юм уу яасан нэг тийм цэнгэн авархан дуусч байна. Тэгээ би нөгөө ээж аавын мөнгөөр авахулсан байдаг. Одоо ээж аавд халуулна нэ тэргээд тухайн оройно бодцоод шууд маргааш нь гинт босготой яасан гинт тэнийг зан хөдлөнгүүтэй. За ер нь л угаасаа YouTube нэг чам чинь пэйжээ зараад өөрийнхөө бодож исэн утас авъя гэл нэг пэйж аавна гэсэн хүн пэйжээ нэг саяар янгуудаа шууд тэр саяараа 21 уултаа гэдэг. Утас шууд ангууд яагаад тэгсэн бэ гэсэн чинь уг нь удаан тэр хотод байсан бол ээж аав нөгөө мөнгө нэмэл яг шинээр утас аваад өгчих байсан л та. Ээжгийн залгангуудаа хамаатны ах чинь нааш ирэх гээд байна яарад байна гэд гялцаад гээд тэнгууд нь өглөө гарангуудаа шууд замаараа нөгөө хүндээ 59 мянган дагагчтай пэйжээ шууд саяар зарангуудаа замдаа нэг даргаанаас шууд S21 уултраа гэдэг утас аваад шууд замдаа гараад шууд жарланд очиод ээж аав тагчих байхгүй. За яах вэ чи өөрөө л мэдж бол гэтээ наа чинь чи бүхүүлдээ пэйж ингээд зараад наа чинь одоо амжилт олох уу наад YouTube чинь гэд. Тэгээ манай хамаатнууд чинь юм сонсчод саяар зараад ахтай яадгийн өө наа чи доороо иж багтаа 5 сая маяг загинж мэгнэт чиний наад YouTube чи одж тэгээд амжилт олох уу айн маяг гэл загинж мэгнэ би хүртэл дотор ингээд хөөдий нэрээ тийм тэгэл 59 мянган дагагчтай чаналыг сая төгрөгөөр зарчиж байгаа. Тэнгүүд нөгөө ууган би чи 3 сарын 9-нд яг 20 нас хүрээд YouTube channel нээгээд эхлэгээд бодохгүй юу? Бодож ирсэн яваасаа анханасаа бодлоо. Тэгжээснэ нөгөө пэйжээ зарцсан хүн те бичлэг хийх сонирхолтой тэгснэ ерөөсө хоцорч юмсыг санагдаад
25-нд утас авсан хүн чинь нэг 5 6 хоногуудаа шууд 2 сарын 1-нд YouTube channel шууд шинээр авсан утсан дээр Google аккаунт шинээр нээгээл маа YouTube channel хончин лавгаа шууд зураг мургийг оруулаад анхны бичлэг сайн уу YouTube намаа лавгаа гээл бичлэг оруулаад тэнгүүтээ энэ YouTube channel-ыг яаж хийж яагаад PCC их даагчтай болгоно. Тэгэхийн тулд би энэ утсыг авсан гэдээ өөртөө зорилго тавиал. Тэгэл өдөр болго ингээл бичлэг оруулаад тэгэл нэг хоног өн чинь бол дараа хоног нь 2 бичлэг ч юм уу те. Янз бүрийн бичлэг ингээд орж байгаа байхгүй. Манай хамтрагчаар Монсынхаа ажиллаж байгаа. Тэгээд манай Монсынхан бол үнэхэрийн супер хөтөлбөр зарласан байгаа. Түрүү сард ч гэсэн бид нэр хэлжсэн. Азтай аялал гэдэг хөтөлбөр 5 сараас 11 сарыг дуустал 6 сарын турш сар бүр нэг азт нэг хосоор нь Universal Studio-д ингэж аялуулах ийм азтан байгаа. Тэгээд энэ сарынх бол 7 сарын 1-ээс 7 сарын 31-ийг дуустал ийм гой хөтөлбөр бол явж байгаа юм байлээ. Та Монсоос гэсэн үг шүү. 100 мянган төгрөгнөөс дээш одоо үнийн дүнтэй худалдаа авалт хийх юм бол одоо энд бол оролцох бол боломжтой. За тэгээ мэдээ Gmons CGM-ийн Emons-ийн аппликейшнаар эсвэл 1883 утсаар 100 мянган төгрөгнөөс дээш худалдаа авалтыг бас оролцох боломжтой. Суглаанд орох эрхээ авна гэсэн үг. Тэгээд Emons CGM-ийн Facebook бас хуудсанд лайк дарж найзыгаа меншн хийж байгаад оролцоорой гэж хүсэж байна. Та бүгдийг Emons-ийнхнийхаа зүгээс Азийн тэнгэр ивэг гэж хэлмээр байна. Эмийн сангийн үйлчилгээг 24 цагийн турш таны гэрт. Өөрөө ирдэг Эмийн сан. Emons. Саяны гэтээ саяар зараад авсан утсаараа хийж байгаа билүү? Тий. Саяар зарсан утсаараа бичлэг хийж эхэлсэн байдаг. Одоо тэгээд 2 сарын 1-ээс хойш чинь 5 сар хагасын хугацаанд хэдэн бичлэг орсон ба? Яг 100 мянга хүртэл бол би яг 145 хоногийн хугацаанд 148 бичлэг хийж 100 мянга хүрсэн. Пүүх 145 хоног 148 бичлэг. Тий. Шорт морттойгоор нийлээд. Тэгээд сая болохоор яг өнөөдрийн байдлаар бол нэг 150 хэд болоод явж байна. Яг хав 100 мянга олсноос хойшоо би нэг 5 хоногт нэг бичлэг оруулаад байгаа юм. Хүмүүс ер нь ямар бичлэг үздэг юм бэ? Яг хав эхлээд бол миний бичлэгүүдийг хүн тоож үзэхгүй шүү дээ. Яг хүмүүс үздэг болоод ирэнгүүт ихэнхдээ нэг юм entertainment маягийн те. Минийх ч н одоо яг босод ютуберүүдтэй харьцуулах юм бол арай өөр яг тэднийг дөөрэж байгаа ч гэсэн хэм маяг нь өөр байхгүй юу. Одоо янз бүрийн тоглоом тоглосон ч ингээ Монгол гэрт тоглоод тэгснэ мокбанк хийсэн ч одоо Монгол ийм цагаан эдэгээрээ мокбанк хийгээд ASMR хийгээд ч юм уу те хань харуулах тухай хариулах тухай влог молог хийгээл янз бүрийн тийм хөдөөний ер нь Монгол ахуйгаа их сурталчилсан юмнууд байдаг тийм маягтай. Тэнгүүд босод ютуберүүдийнх чинь те заав лайв стрим хийгээл нэг ийм яг ийм мэргэжлийн камертай шууд ингээд шууд мик зиг барьц ингээд компьютер дээр за ингээд өнөөдөр бичлэг хийгээд байгаа байхгүй влог молог хийнгүүтээ нөгөө Osmo Pocket гэдэг ийм камер мэр шууд хийж мийгээд тэгээ минийх болохоор дан яг ийм тиймээ гэд хүмүүсийн хүлээж авч үздэг гэдгээр зүгээр яхав сонирхолтой тэгээд яг тухайн үеийн тренд болсныг л нэг тийм яг яаж хийсэн байна ч юм уу те одоо яг харьцангуй сүүлийн үед бол яг голцоо яг намааг юм хөдөөний яг ямархуу бичлэг хийх нү гэж хүлээж үздэг болсон байна. Сая Батөргөл гэдээс ярьжсэн нөгөө манай лавгач хүмүүс их авьяастай онц дүмд Pigland өсгтөр байна те. Яг Батөргөл ах бол тэгэл сүүлд өөрөө хүртэл чи бараг надаас илүү ирдэг шүү дээ. Тий. Одоо онц дүмдийн дамжааг хийдэг. Тэгэхээр нөгөө 17 онд анх гарсан шүү дээ. Тэгэхэд чи нөгөө нэмэх хийдгээд яг дундуур нөгөө би яг үздэггүй байсан байхгүй. Дундуур рекламууд 17 онд чи нэг 12 моёртой л байгаа шүү дээ. Би нэг тийм томчуудын юм үздэггүй. Дөнгөд нөгөө нэг хараал мараалтай гүйлгчтэй байсан байхгүй. Дөнгөд тухайн үед нөгөө рекламууд их явдаг байсан. Univision-ы. Энэ киног үзэх юм бол ингэнэ тэгнэгээд дөнгөд тухайн үед ингээд угаасаа багаасаа тийм үдсэн үгэлтэйгээ дөөрөөчдөг гэсэн байхгүй. Баг байхад SpongeBob гардаг байхгүй. Тэгэл өглөө ингээл нар гарлаа те. Нөгөө Bikini Bottom-д ингээл шинэ өдөр Bikini Bottom-д эхэллээ. Хамбар зэн дотроос SpongeBob гарч ирд. Энэ тэр ямар гай өдөр вэ? Аль вэ Патрик гараад ирээ гэж. Нөгөө нэг голын байшнаас те. Зайлаг гэж чи бас л сэрч гисэн оо SpongeBob чи дуу вэ? Squidward төгшөө. Тэ. Ноён хавч дээр очиж ажил дээр очиж. Хурдан краб байдаг хий. Би мөнгөн дуртай. Мөн гал. Ерөөсөө нэг тиймэрхүү үздэг хүүгэлдээнүүдэд дөөрээгаад одоо Disney Mickey Mouse дамжааг ахээд.
дампчаа бол яг хаа ингэж явах гэдэг. Ингээ байжсэн. Үе сандга. Чи одоо намайг кана өдөрсөн юм бэ? Үгүй наянта наач нөгөө нэг амарчингийн подкастт орно. Юу хуцаатайгаа байж гэж байгаа шүү. Өнөөдөр чинь өөр юм хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан үст. Үгүй та чинь өөрөө подкастт орё. Ойрдоо цуврал моврал гарахгүй season 3 одоо гарах гээд маркетинг хийгээ үсттэй. Тэгэл хаан бэр мэргээ үст. За тэр PM болт чамд just хамаахгүй шүү. Тэ. Ерөөсөө нэг тийм сандагтай намт тэ. Ааха. Ерөөсөө сандагаас л юм асууна. Тэр сүүлд нөгөө нэг хаан бэр гэдэг нэг юудаа нөгөө мерчендайз холбоод хамтарсан рекламн дээр би сандагт хэлсэн. Алтан нарын амтыг мэдэрмээр байна гэж мэгээ тэ. Би сандагт хэлсэн гэл. Сандаг байхгүй да. Pigland-аас чи Beverly-ийн хоёр дээр байдаг лээ. Beverly ламба хоёр. Ламба хоёр тий. Тэнгүүд Pigland чинь яг анх яг 22 оны үед дууган тийсэр нь яг YouTube дээрээ тавигдсан. Тэнгүүд би харчаад хийцэл мэйцэл нь яг нөгөө Rick Morty-тэй төстэй яг гой Монгол анимашн гарах юм байна да гэд хүлээгдэж ягаад яг циркт явцсан хойно централ дээр тэгээд ерөнхийдөө IPTV дээр орж эхэлсэн. Тэгэл яг үзэнгүүт амар гоё тий жоохон adult swim-ийн талдаа тий яг нэг юм гоё ингээд Монгол хэмээгийг амар гоё гулгуулад оруулж моруулсан юм яриа мэрэ те. Ламба өөр хоёулаа тэнд очоод нөгөө нэг тоглоом ээгүү мөө гэдэг. За байж л таамтай имээ цанаас над мөнгө өгдөөс. Хоёр хөхтэй та хоёр одоо мөнгө аваагүй. Тэр юу гэлээ тэгж мэг нэг те. Ерөөсөө нэг тийм хоорондын яриа нэг тиймэрхүү юу яг ингээд эхлээд төөрөөж үзэж байгаа л ингээд болоод явчихгод арай өөр хэмээгээр те. Одоо ингээд жишээ нь Beverly гэхэд одоо нэг ишиг байгаад байгаа шүү дээ. Өвөө нэг ямаа ингээд нэг анги дээр нөгөө юм чавганц мууганц гэдэг юм гээд гаднаас ингээд халууцсан Beverly орж ирлээ гэж бодоод гадаа just яаса хаваа байна. Энэ одоо ундаа юм байна та. Па имээр таастаа ундаа гэж байдгийг байна та гэсэн өвөө наач. Beverly би над чуганцд бэлтцэн байсан миний шээсэг чи ууцглаастай. Ерөөсөө нэг тиймэрхүү юм маягтай. Яг баг байхад яг SpongeBob гарахаас өмнө нөгөө copyright гэдэг юм байхгүй хаад амар олон Disney хүүхэлдэйнүүд гардаг байсан байхгүй. Дөнгөд одоо Mickey Mouse те тухайн үед яг бүр дээр үеийн классикууд гардаг те. Дөнгөд Mickey Mouse, Goofy, Donald гурав явж байгаа байхгүй те. Oh Goofy, өнөөдөр хоёлаа юу хийх вүлээ гэж амар нарийн болоод Mickey ч ярьж байна. Oh Mickey, ингээд доолоо таагаанаа би. Ой тэр цаанаас ирж байна. Гэдэг нэг гурван нөхөр ингээ хоорондоо хэрүүл хийж бийцээ. Ерөөсөө яг нэг тийм багасаа нэг тийм дуу оруулалт ч юм уу те. Янз бүрийн хүүхэлдэйн кино гаргууд тэрийг ингээ амар их үзээд давтаж үзээд цээжилчдэг. Одоо Кунг-фу бандагийн эхлэл ингээ явахад үлгэр томог дундаас хамгийн гайхалтай домгуудын нэг түүний поз хүртэл гайхамшигтай зогсдог. Тэр нэгэн аимшигтай тосгонд очижээ. Түүний агуу хүчинд хүмүүс сүрдэжээ гэж мэгээд яг нэг Кунг-фу бандагийн эхлэл дээр ярьдаг өгөөмөг. Ерөөсөө яг бүх текстийг ингээл яг үзэнгүүт хажуугаар монголоор ингээл орчуулждаг. Яг нэг тийм үйл яг ингээ бодит үйл явдал гэх юм бол манайх ч 16 онд яг 14 5 онд байна. Нөгөө нэг нарны гэрлэлээр одоо ч гэсэн нарны гэрлэлтэй. Ингээд яасан чинь нэг хуучин зурагт маань дээд нөгөө нэг дүрсэл гардаг, дуун гардггүй. Аха. Тэгсэн зурагтаар нэг орой миний хамгийн дуртай жүжигч одоо Jackie Chan-ы ажиллагаа гэдэг кино гардаг байхгүй. Эхлэлээсээ төгсгөл хүртэл яг тухайн жүжигчин болон босоо жүжигчний дууг би ганцаар оруулж байна. Тийм үү. Тий. За. Ингээл явж байгаа те зүгтаа яа шууд али үсрээрээ гэдэг. Би яагаад танаа үсэрч чадахгүй гэж. Тэд нэр чамайг яахыг хийж гинөө гэл. Ерөөсөн яг нэг тийм үйл явдал хийгээл хаа. Ерөөсөн ээж аваа гайхаад ингээ хараад. Дүүнэр бол дуртай те ингээ хараад идэг. Өө зүгээр бараг ингээ жинкнээс үзэж байгаа ч юм шиг. Тэгээд яг тэр сонирхлоороо яг нэг тиймэрхүү хамгийн дуртай дуу оруулдаг character чинь юм бэ? Одоогийн байдлаар бол ер нь хамгийн дуртай гэдэг юм бол Монголоос яг Монгол анимашн гэх юм бол ерөнхийдөө сандаг л байгаа байхгүй яг ойролцоо. Хүмүүс хаяада харж энэ ер нь яг нэг сандаг шиг хоолой гэх те. Бас гадаад төрхөн сандаг шиг юм биш үү? Ер нь яг нэг юм сандаг шиг. Гэхдээ энэ та наа чинь ингэж болохгүй. Би танд ууг нь хэлсэн. Та бол ууг нь байгаагүй хүн. Ерөөс нэг тиймэрхүү те. Би танаас холдлоо. Ер нь хэрэггүй юм шүү дээ гэж. Тэр нэг сүүлд нөгөө Блауагийн дараа нөгөө Тришнатай цуг нөгөө баярах нэг дуу гаргасан шүү дээ. Галзуу ноо шигэд тэрний хэл дээр
чи яац юм бэ? Галзуурсан юм уу гэдэг нэг үг өгдөг шүү дээ. Тэгсэн яг тэрийг ингээд нөгөө манай найзууд ч юм уу дүүнэр сонсчоод яхаар энэ та доо оруулсноо гэд ерөөсөө гүй наа чи сандаг наа чи киноны зүгээр онц дүмдийн хэсэг байна мэн гэх. Хаяада чат матаар орж ирээ. Та нөгөө онц дүмдийн сандгийн дүр дүү оруулдаг хүн үжигш. Тэ яг үндэ нөгөө онц дүмдэнд анх гарахад би дүнгийн 12-т батсан байсан бохоо тий. Чи ер нь дуу оруулдаг энэ юугаараа контентууд хэр их хийжсэн? Яг YouTube эхлүүлээд бол яг хүмүүс яг нөгөө Pigland season 2 гарахад хүүхдүүд яг нэг юм хулгаагаар Pigland-ийн шинэ ангиуд гарсан чи 100,000 та үзэж мүзээд даагч нь хүртэл их яваад байхгүй. Тэнгүүтэн би Beverly-гийн хэсгүүдийг ингээд тасалж аваад нөгөө Beverly-гийн яг хэсгүүдээр нам ингээд дуу оруулаад ламба наа гэж юу юу ингээд дуу оруулсан бичлэг орсон чи тэр нь амар үзэлтэй яваад. Тэнгүүтэн за яг нэг иймэрхүү бичлэг хийж болох юм байна энэ тэрэгэл. Тэгэл явж байгаа л ерөнхийдөө өөрийнхөө хэм маягийн бичлэгүүд. Яг дуу оруулсан бичлэг гэх юм бол 2 бичлэг л байгаа. Онц дүмд дээр тэгээд Pigland дээр. Ахаад наадах чинь бол илүү амар потенциалтай контент харагдаад шүү дээ. Тий. Бас яг ингэж явахаар. Тий. Ер нь за энийг оролдож үзэж байгаад хийндээ энтер гэдэг нэг тийм юу байна уу? Одоо бас яг нэг юм. Одоо чинь Америкт бол Shane Gillis гэх комедиан чинь Donald Trump-ыг ингээд бүр дөөрөөсөр байгаад ингээд ерөөсөө хаалаа болгоцсон тий. Тэр шиг чи ингээд бүр нэг яг ганц хоёр хүмүүсийг бүр ингээд гаршуулад авчмаар юм шүү тий. Зөт боличтэй та наруудад дандаа ингэж яхал намайг гэл. Би багт нэг юм хошишоо нөгөө нэг яг илэглэгч нэг бүдүүн ахал. Помагитийн нам 3 билүү тэрэн дээр яг нэг би эхлээд нөгөө боингийн жагаа гэдгийг мэдэхгүй байгаа байхгүй. Мэддгүү байсан. Тэгсэж нөгөө завис чи одоо хутаа өө зэрэгчтэй чи одоо яг гэдэг юм бэ. Нэг тийм те. Нээ өсөж яг нэг адилхан болоод нэг юм усан халдсан нэг ах хөө те. За та нар үл зүгээр энийг яаж чадахгүй зүгээр цэцэг зэрэлээ зэлцгөө гэхт. Тиймэрхүү нэг амар ер нь бол яг дүүрэй гэж бодвол нэг тийм бүдүүн хоолойтой биш яг нэг өөр шиг ойролцоо нарийн хоолойтой тиймэрхүү. Эрүүл мэндийн сайд дамбаа байна гэж мэддэг те. Эсвэл нөгөө ТV-ийн одоо талигаач болсон те. За Дональд Трамп болон ерөөсө Ким Жон Ун нараа маа гэл амар яг нэг юм ТV-с дээр мэдээ гарах болгонд дандаа яг тэрийг л ярьдаг ус. Одоо ерөөсө хэцүү. Лавга одоо ер нь ойрын хугацаанд хийх төлөвлөгөө контент ямар хөө юм. Одоо хөдөө амьдраад шүү дээ тийм ээ. Монгол ахуйгаа их сурталчлан тэгээд сүлжээ мүлжээгөө газар байгаад байгаа. Ааха. Тийм болохоор ер нь яг ойрын яг 8-9 сар гараад нөгөө сүлжээтэй газар руу бөөр сэлгэж нүүтлээ бол нэг төлөвлөсөн юунуудаа урдчлаж оруулаад нэг юм хамгийн холдоо 5 хоногт нэг бичлэг ч юм уу ингээд оруулах бодолтой байгаа. Ер нь он гартал 5 хоногт нэг бичлэгүүд ингээд хийвэн байдлаар яг хүмүүс 100,000 болчлоо. Тэгээд ийм чанаргүй бичлэг хийгээд байна гэж зарим нь яриад байгаа байхгүй юу? 100,000 боллоо гэд тэр хүн агуу нэг амар тэгээ бусдаасаа дээшээ гарцсан тэнгэр лүү гардаг юм тийм болохгүй шүү дээ. Зүгээр дагагч үздэг хүнийх нь тоо нэмэгдсэн болохоос биш. Уг лавга гэдэг хүн хэвэндээ байна уу байна. Бичлэг хийдэг хэв маяг нь хэвэндээ байна уу байна. Дүнгиж 5 6 сар болж байна. Ядаж 1 жил болж иж яг нөгөө бичлэгний чанар сайжрах тал дээр те. Улам илүү контентны хаяг яаж хийх үү? Яг хоо эхний 1 жил одоо чи бичлэгээ бол ерөөс утсаараа хийгээл CapCut-аар янзлал. Тэнгүүтээ эхний 1 жил одоо 26 он дуустал бол яг нэг юм өөрийн хэм маягийн юу явж байгаад 27 оноос яг Монгол нутгаараа яг хямд төсвөр ч юм уу одоо хүмүүс л ихэнх нь гадаад руу аялсан улаг хийж штэ. Монгол руу аялсан гэхээр нэг очроо вооролд цөөхөн хідэн ютуберүүд ч юм уу аялагч нар аялсан. Дөнгөт яг Монголынхон гой үзэсгэлэнтэй газруудаар хэрхэн яаж гоё аялж болох дурсамж үлдээж болох. Одоо хүмүүс чинь аялал гээл тэгэхээр нэг ууж иддэг нэг машинтай ингэж явсаар байгаа л нэг газар очиод ууж идчихэд буцаал нэг юм ядарсан машинтай явдаг цаг үе байгаад байгаа байхгүй юу. Дөнгөт зүгээр яг амралтыг яаж гоёор биендээ тэ амархан өнгөрүүлэх үү? Яаж ийм гоё happy байх уу тэ? Trip-ийг яаж өнгөрүүлэх үү? Тиймэрхүү тал дээр нь бичлэг хийдэг юм уу гэсэн бодолтой байгаа. Эхлээд яг Монгол улсаараа аялж агаад тэгээд дараа нь өөрийнхөө мөрөөддөг одоо Япон улс те Америк энэ хятад очиг үзсэн одоо энэ Universal-ийн Бээжингийн парк Монгол ахуйгаа бол ер нь сурталчлах контент хийх төлөвлөгөө бол байгаа юм байна тийм үү? Ерөнхийдөө л өөр бичлэг хийсэн ч Монгол хэм маяг байсаар л байна тэнд дундаа. Одоо жишээ Монгол цамцтай одоо хүүхдүүд гайхаад идэх. Танд наад энэ Монгол цамцнаас чинь өөр цамц байдгүй юм уу хаашаа өөр цамц хүмүүс би одоо
зөвхөн бичлэг хийхдээ энэ цамцыг өмсдөг. Албаар ингэж сурталчилж штэ тийм ээ. Тэнгүүд энэ цамцыг бол яг бичлэг хийж эхлээ бараг сар болоод байна уу. Ээжээрээ бүр ингэж хилүүлж хийж оюулсан байдаг байхгүй. Манай ээж Монгол цамц дээлмэл оёдгийн. Тэгээ ээжд хэлж байгаа. Яа би нэг юм бичлэг хийх гээд энэ дээрээ нэг юм Монгол цамц хийгээд үгүй. Оёод үгүй. Тэгэл оюулаад тэгэл банк энийгээ өмсөөл. Яг нь энэ нь болохоор хүний нүдэнд амар дасган ч гэх юм уу те. Одоо дасгахаас гадна хончин лавга гэдэг нэртэй. Тэгээ хөдөөний хавь маягтай бичлэг хийдэг бэжиж нэг хүүдийн өмсцэн те. Нэг тийм нөхөр гарч ирсэн ээ. Хаа юу вэ? Өнөөдөр зөө нэг хонь цуг хариулчих. Тэгвэл хин үзье. Үзэхгүй үстэй. Яг хүмүүс намайг яг хүүхэд чиг гэдэг байгаа байхгүй. Тэнгүүд угаасаа миний контент чинь төлхөө хүүхэд рүү чиглэсэн контентууд хийдэг. Одоо жишээ нь YouTube дээр бол угаасаа ихэнх цагийг хүүхдүүд л өнгөрүүлж байгаа. Томчууд бол яг одоо энэ подкаст ч юм уу те янз бүрийн тийм реалити арай өөр төвшний юм үзээд байгаа штэ. Тэнгүүд хүүхдүүд бол дан юм шорт юм уу баахан YouTube-руудын хоол идсэн чихэр идсэн инээ тэр тоглоом тоглосон бичлэгүүдийг ихэнхдээ үзэж байгаа байхгүй. Тэнгүүд яг хүүхдүүдэд зориулсан яг хүүхдүүдэд чиглэж байгаа юм шиг чин одоо яг ийм төлөвлөсөн одоо за өнөөдрийн бичлэгээр би та бүхэнд Монгол цагаан идэ ингэж яана ингэж ярихгүйгээр яг тухайн хүүхдийн үеийнх нь хүүхдүүд юм шиг те за минь зөвхөн тэгэхээр өнөөдөр хэдүүлээ нэг ийм юм хийн заяа та нарт одоо харуул юм гэл те яг ийм хэм маягаар хийгээл тэнгуут яг нөгөө хүүхдэд яг ийм ойр байгаа юм шиг яг хажууд нь байгаа юм шиг те үеийнх нь найз нөхөд ингэж хийж байгаа юм шиг ингээд ойр байдаг яг анх YouTube эхэлж байхдаа миний бодол бол яг энэ YouTube салбар бол одоо 200 300 YouTube хийдэг хүн байгаа штэ Монголд дор хаяж 100 мянгаас дээш 200 хүн байгаа байхгүй дагагчтай. Тэнгүүд би чинь за энэ том далайд орж байгаа ерөнхийдөө би бол нэг жижигхэн жарахаа яваад байгаа байхгүй. Том далайд хаягдсан нэг жижигхэн жарахаа яаж нэг хоолундаа олоод нэг зарим нэг юм залгуулчгүй хүн шиг явах уу гэд. Тэгсэн чинь яг яхаа нөгөө сул талаа давуу тал болгоно. Тэр нь миний сул тал бол одоо хөдөөс үлжээгүй нэг юм хөдөөнийх одоо хүмүүсийн бодлоор бол заавал одоо нэг юм гэрэлтүүлэгтэй заавал нэг юм студидтэй ч юм уу өрөөндөө гоё компьютертэй камертай миктэй байж YouTube хийгээд амар гоё олон дагагчтай том тийм ютубер болдог те YouTube чемпд ордог ч юм уу тийм алдартай хүн болдог гэсэн ойлголт байгаа байхгүй. Дөнгөд минийх болохоор заавал тийм байх албагүй. Чи ямар нэгэн хүсэл мөрөөдөлтэй заавал ютуберч болох биш зүгээр. Хүсэл мөрөөдөлтэй бол тэр зүйлийн төлөө хааж байсан, хөдөөж байсан, сүлжээгүүч байсан те. Яг ямар ч амьдралтай ядууч байсан, баянч байсан хамаагүй. Чи өөрөө тэр зүйлдээ дуртай бол тэр зүйлийн төлөө 100% эсвэл 200%, 1000% хичээхэд амжилтанд заавал хүрнэ гэсэн бодолтой яг хийгээд явангууд одоогийн байгаа төвшин нь болохоор миний яг төрөл жанр болохоор яг ингээд жижигхэн ийм шалбаагийн дотор байгаа авраг том загас болоод төвөрчиж байгаа байхгүй. Яа тэгэхээр YouTube дээр яг энэ Монгол YouTube-руудын дунд ийм хөдөөний хэм маягтай Монгол уяас уламжлалаа гаргасан YouTube сууг тун ховор. Нэг YouTube сууг яг намайг нээж чадвар байсан. Тэр болохоор нөгөө Nomad Family гэдэг Mongolian Nomad Family тэр ихч болохоор ерөнхийдөө дан англиар ерөнхийдөө ихэнх бичлэгүүд нь ордог 50 хэдэн мянган дагагчтай. Яг бүр ингээд уламжлалаа ярьсан те одоо нарны аймаг инээ тэрэ гэдэг яг англиар явдаг. Тэнгүүд миний чинь болохоор яг Gen Z одоо альба доод үеийнхэн лугаа чиглэсэн. Яг заавал гадаад руу Монгол яс уламжлалаа гаргах биш. Доод үеийнээс гадаад руу Монгол ус яс уламжлалаа гаргалаа гэд одоо гадаадууд өв соёл дээдлээд манай Монгол ус ирээдүйд хөгжинэ гэсэн асуудал байхгүй шүү дээ. Бид нэр цаг үетэйгээ нийлүүлээд хөгжиж байгаа ч гэсэн Монгол өв соёлоо мартахгүй байх ёстой. Тийм болохоор доод үеийнхэн хөдөө амьдралыг мэдгүй хүүхдүүд одоо хотын хүүхдүүдэд яг өөрсдийнх нь хэлээр өөрсдийнх нь хэм маягаар богинохон ч гэсэн ингээд хүргээд ах хэрэгтэй. За, манай подкастын хамтран ажиллагчаар e-cover агаар цэвэршүүлэгч Монгол улсад албан ёсны дистрибьютор эрхтэйгээр орж ирсэн байгаа. За, ингээд бүр бидний ингээд дотроо ингээ агаар цэвэршүүлэгчтэй байх бол үнэхээр бүр ингээ зочинтойгоо ярихад хүртэл ингээ бүр шал өөр байгаа. За тэгээд энэ e-cover маань бол үнэхээр бас юм олон нийтийн талбайд бас их зүгээр агаар цэвэршүүлэгч байна. Мэдээж бүр автобусын дотор олон нийтийн офис, дэмлэг, сургууль, цэцэрлэгт ч гэсэндээ тохиромжтой гэж байгаа. За бүр хамгийн жижиг нь бол 41.6 м квадраттай. Тэгээ та бүхэн бас гэртээ ч гэсэндээ байршуулж өрнө болохоор юм байлээ. Энэ тэгээд агаар цэвэршүүлэгч маань өөрөө үнэхээр бас их гоё. Үнэхээр супер юм байна л да.
За тэгээ 240 м квадрат дууга 410 м 1100 м квадрат гэдэг ийм сонголтуудтайгаа байгаа. Та бүхэн бас энэ агаар цэвэршүүлэгчийг аваад ер нь оффистоо ч юм уу те албан тийм олон нийтийн одоо олон нийт чиглэсэн тийм төрлийн ажил хийдэг бол гэх юм уу. Тийм том офисын тийм 60 70 хүнд хүртэл суугаад ийм агаар цэвэршүүлэгч маань их зүгээр юм бэлээ гэж байгаа. За тэгээ эн чинь өөрөө бүр ингээд 40 50 м радиуст одоо агаарыг бол цэвэршүүлнэ гэдэг утгаараа бол үнэхээр бас гоё давуу талтай байгаа. Тэгээ ганцхан нөгөө эн чинь нөгөө цэвэр зөвхөн агаар биш юм байна л да. Энэ ингээд хүний оюун санаанд хүртэл ингээд нөлөөлдөг, хүний бүтээмжид тодорхой хэмжээгээр нөлөөлдөг, хүний одоо альва зүйлийг шинээр сэтгэх, соргог байхын тал дээр хүртэл бүр Харвардын судалгаа хүртэл байдаг юм байлээ. Тэгээ тэр утгаараа ялангуяа манайх шиг одоо ийм одоо агаарын ерөнхийдөө асуудалтай ийм одоо газар бол ялангуяа энэ офисын орчинд бол илүү тохиромжтой болоо гэж харж байгаа. За тэгээд энэ хойно байгаа бол бүр яг 240 м квадратад гэдэг ч юм бол нэлээд том талбайд бол агаарыг бол одоо цэвэршүүлэх юм бэ нэлээ. За тэгээд ийм жет хошуутай. Тэгээд энэ нь өөрөө ингээд ийм 30 40 м радиуст бол одоо энэ миний хойно байгаа бол үнэхээр одоо бүр мэдгэдэггүйц нөлөө бол үзүүлж байгаа гэдэг би бол бүр дахин хэлмээр байгаа. Ингээд хөөрхөн Монгол дээр ингээд ийм тач скринтэй ийм юм байна лээ. За тэгээд ийм 3 төвшөнд ийм агаарыг ингэж цэвэршүүлдэг юм байна л да. За тэгээд pre-filter гэж байгаа юм том ширхэгтэй тоосуудыг ингэж одоо юу гэдэг шүүдэг тийм ээ. Тэгээд нүүрс төрөгчин шүүлтүр гэдэг. За энэ бол одоо нүүрс төрөгчин шүүлтүр гэдэг бол одоо нэг VOC хорт хий үнэр мөнрийг одоо шүүдэг. За тэгээд HEPA гэдэг одоо хамгийн advanced гэж бол баг хэлж болохоор за энэ бол бүр ингээд 99,999 тийм тоосонцрыг бол ийм микро ийм тоосонцрыг бол шүүнэ гэж байгаа. Тэгээ тэр утгаараа ч гэсэндээ бид нар ер нь өдөр тутамдаа цэвэр эрүүл мэндэ бодсон ч тэр ажлынхаа бүтээмжийг бодсон ч тэр иймэрхүү агаар шүүгчрийг тавьчулах зүгээр юм бэлээ гэдгийг би одоо бас уриалмаар байна. Тэгээ өөрөө ингээд яг подкастынхаа бас өрөөнд ингээд тавьсан байгаа. Яг ингээд биеэрээ бас мэдэрж байгаа учраас та бүхэнд бас нүүр бардам энэний талаар бол одоо ярмаар байгаа. За тэгээд агаар дах одоо энэ 99.99% бактери, 97.7% вирусыг устгах гэхэд энэ талаар яриад байвал мэдээж бүр дуусахгүй гоё тийм олон давуу талууд бас байна гэж байгаа. За тэгээд тэр утгаараа ч гэсэн манай e-cover-ыг бас та бүхэн сонгорой гэж уриалмаар байна. Хүчирхэг, ухаалаг, аюулгүй. E-cover агаар цэвэршүүлэгч ба ариутгагчийн хослол. Том талбайд зориулагдсан e-cover нь 1121 м квадрат хүртэл орчныг бүрэн хамарч таны ажлын байр, сургууль, худалдааны төв, эмнэлэг зэрэгт төгс тохирно. 99.9% хүртэлх PM2.5 тоосонцор, бактери, вирус болон таагүй үнэрийг устгах нь 4 төрлийн шүүлтүртэй ариутгахын дэвшилтэт технологи, чимээгүй ажиллагаа таны орчныг 24/7 хамгаална. E-cover хамтдаа илүү цэвэр эрүүл орчинд амьсгалцгаая. Яг зөв, яг өөрсдийн хэллээр, өөрсдийн хэв маягаар над ч өстой гоё байна. Тэгэд логогийн хувьд ер нь өөрөө бол мэдээж те хонио хариулах дуртай байх. Одоо ер нь тэгээд хамгийн тийм үзүүлэхийг хүсэж байгаа. Чиний өөрийн хамгийн дуртай Монгол зан үйл ер нь юу байдаг вэ? Яг нөгөө нэг хөдөөний яг хүмүүсийн тийм бусдтай ханддаг ч юм уу те одоо айл гэрт ороод ирэхэд сайхан минь тустай тэгээд одоо тухайн айл бол ингээд те идэ унданаасаа тавь за ийшээ суу инээ тэрэгээд яаж хаад тухайн айлд гीच орж иж байгаа хүн хүртэл ингээд тухайн айлтайгаа ингээд минь тустай орж ирээ те инээ тэрэ яг нэг тийм гоё нийт ч юм уу соёлтой те одоо бол ерөнхийдөө сошиал ертөнц гэдэг чинь нас л эвгүй шүү те Facebook бол тэгэл тэр чигтээ нэг юм хэрүүл тэмцэл янз бүрийн гоё пост орсон ч гэсэн тэрийг яаж хийж ягаал муухай болгодог болцсон байгаа байхгүй юу те одоо талбай дээр одоо ингээд 100 бол ингээд гадаадын хүмүүс бол энэ ер нь өмнө жилүүдээс эхлээд амар солонгосчууд, америкчууд ер нь Монголыг сонирхож орж ирж байгаа тэгээ аялж байгаа хүмүүс их байхад тэгээ тэднийг тоохгүй одоо 1-2 сарын өмнө би ирэхэд бол нэг гадаад 2 хүн баг болог маягийн юм хийж явж байгаа тэр цаана нүдний шилтэй ихчил ухаад гавья тийм лайв хийж явж байгаа тэгээ ерөөсөө энгийн хим маяг нь тэгэнгүүт зүгээр л хэдий сошиал ертөнц энэ техник 900 хөгжиж байгаа ч гэсэн Монгол уламжлалаа алдаж болохгүй. Бид нар чинь Монгол хүмүүс. Гэтэ бас хит туйлширч одоо Монгол хүн байж заавал та нар ингэх ёстой гэж
заавал тэгж тулгаж зааж болохгүй. Яг ингэдгийн шүү. Одоо энийг хүнтэй харьцахтаа ингэдэг баганы голоор явж болохгүй, баганаас барьж болохгүй, одоо тэ өннөөс зүгдэхгүй, одоо энэ хаалган дээр алдалж зогсож болохгүй, босгон дээр зогсож болохгүй ч юм уу. Тэднийг заахгүй бол нөгөө манайд одоо хамаатны одоо юу ч мэдэхгүй нөгөө хотоос ирж байгаа хүүхдүүд байгаа шүү дээ. Бид нар чи яг ингэ зогсчдөг. Яг ингэ хаалга халтлаад ингэ баган маганаас ингэ тэрч мэрцсэн ч ингэ байж их шиг. Тэгээд ээж аавд ингэ загнуулаад за наа чин болдгоо ингэ яг хаа ингэ заагаад өгчөж байгаа юм л та. Хөдөө өсгийн давуу тал бол сул тал юу вэ? Одоо хоттой яг би чи яг нөгөө 14 оноос хойш яг чи бол болон юм байхгүй. Хот хөдөө аль алинд нь байсан тийм ээ. Хотод өсөх хөдөө өсөх аль алингын давуу тал бол сул тал юу вэ? Анх бол яг нөгөө хотод өссөн болохоор энэ чинь нөгөө анхандаа бол хөдөөл хэцүү байсан. Яг хотод анх яг нөгөө оюухан орсон цагаас эхлээд нөгөө цэцэрлэгээс одоо 4-р анги хүртлээ ч юм уу яг хөдөө нүүтлээ бол давуу талч гэж ерөөхдөө интернеттэй тий хүссэн юм одоо ингээл компьютераас хайгаал үзэл тоглоол тий сургуультай ингээл хөргүүлээд ч юм уу ингээл ирж очиад хүссэн юм идэж уугаал одоо манай аав нөгөө Солонгост ажиллаж нөгөө нэг төлбөрөө одоо манайх руу гэрлүү ингээд явуулж байгаа шүү дээ. Яг хамаатныхан бол ингээд Солонгос явсан болгоо яг тухайн цаг үед бол угаасаа монголчууд ихэнх нь Солонгос явдаг гэсэн. Гартай хөлтөө болгон Солонгост очиж ажил харбаар ажил хийж Монгол руугаа ингээд тий гэр бүлийнхэн лугаар гэрлүүгээ явуулдаг. Тэнгүүт давуу тал бол яг нэг тиймэрхүү байгаа ч гэсэн сул тал нь байхгүй үссэн байхгүй. Тэ яг нэг юм цэцэрлэгт байхад манай аав яг шууд Солонгост ажиллаад тэнгүүтээ хаяадаа нэг үлдрэлдээ нэг ирдэг ч юм уу тэ нэг хэд тоноо буцаа явдаг. Тэгээ янгууд аавгүй өсчгөр нэг юм яг сүүлд 15 онд яг буцааж Монголд ирээд яг хөдөөнөө гарсан. Тэгээ тэрнээс өмнө болохоор бид ээж битэд болохоор төрүүлээ жаргалантаа буцаад ирсэн байсан. Тэгэл аавгүй өсгөр чинь сургууль дээр адаглаад таньдаг нөгөө найзууд танаа авчин байхгүй Солонгост өөр их нэртэй гэж шоолдог. Тэгээ яг ээж мэжтэй хэлэхгүй ч гэсэн тэгэл дээрлүүлээл заримдаа зодтолтол заримдаа зодуулалт ч юм уу те нэг тийм сул тал бол жоохон нэг тэнийх өвчтэй байсан гэх юм. Нэг тийм ээж мэжтэй чилжихгүй ингээл удамж мэйтэлээ ингээл алах болчдөг. Сайн хотод. Ер нь тэгээд нөгөө хот хөдөөгийн аль нөгөө баланс нь байсан учраас бас өнөөдрийн лавгаг бий болгоод ийм гоё бас өрмөц контент хийгээд өргөсөн баг тийм ээ. Яг дан хөдөөнөө байсан бол одоо манай дүү надаас одоо 16 он төрсэн надаас 11 дүү одоо манай баг дүү гэдэг байхгүй эрэхтэй даваатар гэдэг. Одоо дүнгэж 4-5 орно. Ер нь морь зөрөнд морины жинхэнэ хоббитэй төрснөөс хойш ер нь яг аавын ширийг хатах аав залуудаа ингээд морь уудаг одоо ч гэсэн яг сонирхлоороо нутагтаа ингээ морь уяад уралдуулаа те. Сая сумын наадмаар яг их насаа ингээ төрүүлгээд оруулж ирсэн хол тасархай манай дүү унж орж ирээд. Тэгээд янгууд дүү бол ингээ жинхэнэ морины хоббитэй яг нэг хөдөөний хүүхэд байгаа байхгүй те. Хэл ярианы химээг нь те. Бараг надаас төрүүлээд хөгширсэн гаргаад байгаа хөөх те. Яриа та одоо эхнэр нэртэй болгүй би бараг их нэртэй боллоо. Ухааны юм ярьж мээрээд те. Тэнгүүд би чинь нөгөө нэг хотоос хөдөө ирсэн. Тэнгүүд яг ээж болохоор анаа бид хоёрыг баг байхад ингээд дандаа 100 болгон нөгөө аавыг Солонгос явцсан хооронд нөгөө зуны амралт болгон ингээд хөдөө хамаатнынд очиж сүү цагаан идэ яадаг. Угаасаа ээж маань хөдөөний хүүхэд байхдаа яг тийм ээжээсээ одоо манай эмээгээс яг тийм одоо ерөнхийдөө эмээгийн яг тийм гарын доор яг одоо байгаа хүүхдүүд одоо ээжийн талын хүүхдүүдээс бол ганц яг юм хөдөөнөө цагаан идэ боорцсон инээ тэр яг тийм юм хийж байгаа хүүхэд гэж хэлж болно. Охин нь. Тэнгүүт ээж болохоор яг нэг тийм хөдөөний юу байгаад байгаа байхгүй. Тэгээ би чинь яг анх хөдөө ирчээд жоохон дасч өгөхгүй байгаад байгаа шүү дээ. Нэг тийм төвдөө байсан ч гэсэн дасч өгөхгүй. Тэгэл явандаа яхаа ингээл тухайн үедээ том болоод 12-оо төгсөөд коллежд ч юм уу их сургуульд ороод хотод л ирж амьдрна гэсэн бодолтой. Тэгээ байж ийсэн нэг цэрт явж ирээд нэг 3 сар юм уу та. За хот ерэн бодохгүй байна өө хөдөөний би чи. Хотоос илүү хөдөө юм надад илүү зөрчиж. Ер нь тэр өгч чинь яг нэг тэр 2 сарын хугацаанаас болж бүтсэн байдаг хөө. Амар ийм гоё хэрсөө, ийм мундаг одоо 20 нас сая 3 сард 20 нас хүрсэн тийм ээ. 20 нас хүрсэн. Ингээд ийм хөрхөн авьяастай ийм мундаг залуу бас манай нэвтрүүлгийг тоож урилга хүлээж орж ирсэнд баярлалаа тавга. Тэгээд бид нар бол ер нь бас нэвтрүүлгээ хай дээр дуусгадаг учраас аялаа бол сэтийн зорилгыг чи ярьлаа. За тэгээд одоо сая маш богино хугацаанд хүрсэн амжилтыг нь ярьлаа. Ингээд Монгол ахуйгаа олон жил сурталчлаарай гэж бас хүсмээр байна.
ялангуяа Gen Z, Gen Alpha хүүхдүүдэд яг гоё энэ хэлээр нь ярьж яг хизээш бити өөрчлөгдөөрөө чи яг өөрийнхөө төгс хөлбөрийн шүүл авгаа үнэхээр супер яг лим байгаараа яг ийм адтаагаараа байгаараа бити намп суугаараа бити хотчоороо тийм ээ гэж хэлээ. Тэгээд thank you лавга. Тэгээд яваандаа бас лавга дүүтэйгээ бас тийм ээ нөгөө англи хэл мэлийг оролцуулаад бас яаж гоё хөгжилтэй юм хийж болох уу ирээдүйд бас хамтарч гоё контентууд бас хийх бах гэж бодож байна. Тэгээд үлдсэн одоо маргааш нутаг буцаж байгаа юм байна. Тэгээд тэ одоо үлдсэн одоо энэ зуны хугацаагаа өр бүтээлтэй өнгөрөөгөөрөө мормалаач гэсэндээ одоо сайн маллаараа хонио сайн хариулаарай гэж хэлье да. Тий. За тэгээд энэ хүртэл бит хоёрыг үзсэн та бүхэнд бас баярлалаа. Ялангуяа хүүхдүүдэд бас та бүхэн үзүүлээрэй гэж хэлмээр. Танай хүүхдүүдийн бол амар шүтэн гэдэг бол ээж хүүхдүүдтэйгээ байнга цагийг өнгөрөөдөг эцэг эхчүүд бол мэдж байгаа бах. Тэгээд айгүй хөөрхөн дотортой, айгүй хөөрхөн хүсэл эрмэлзэлтэй, маш мундаг авьяастай лавга ирээдүйд бол одоо өөрийнх нь шүтээд идэг ютуберүүд байтугай бүх мундаг хүмүүсээс бол яг энэ нэрчээр явах юм бол Монголын сошиал хамгийн том од болох юм ирээдүйтэй залуу гэж би хардаг. За тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийн ярилцлагаар уулзцгаая. Till next time. Сайн байцгаана уу Саруул ухаанд номонд урлагсад монголчуудаа. Mono English Bookstore-оос бид нар 7 хоног болгоо номны ревю хүргэдэг. За тэгээд энэ 7 хоногийн ээлжид ном бол эхлэхэд бэлэн болсон байгаа. Тэгээд та бүхэн маань ер нь энэ номны ревюнуудыг ч гэсэндээ цаашаа бас түгээгээд өгөөсэй гэж хүсэж байгаа. Бид нар мэдлэгийг түгээх гэж зорж байгаа, үн цэнийг бас түгээх гэж зорж байгаа гэдгийг бас хэлмээр байгаа. Тийм учраас ч гэсэн номныхоо ревюг тусад нь эпизод болгож бас оруулж байгаа. За энэ 7 хоногт бас ревю хийж байгаа та бүхэнтэйгээ ярилцъя гэж байгаа ном бол Nudge гэдэг бол ийм гайхалтай ном байгаа. За энийг бичсэн хүн бол Richard Thaler гэдэг. Энэ хүн бол эдийн засгийн Нобелийн шагналыг бүр авч ирсэн. Энэ номыг бүр бичгээс өмнө авч ирсэн. За тэгээд юугаар авч ирсэн гэхээр зэрэг behavioral science буюу хүний одоо зан төлөвийг судалдаг энэ салбарын энэ бүр шинжлэх ухаан болтлоо одоо судалсан. Энэ салбарт бол маш том акцийг бол гаргасан. Хүн ер нь хүний зан төлөвөөс ер нь хамаарч эдийн засгийн эргэлтүүд, урвалууд одоо явдаг талаар бол одоо олон жил энэ салбарт бол ажилласан. Хүний ер нь одоо хүний сэтгэл зүй, зан төлөв ер нь яаж ажилдгийг мэдж байгаа бол эдийн засгийн хувьд илүү ач холбогдолтой гэдгийг бол харуулсан. Эдийн засгчд бол сэтгэл зүйчдээс илүү эдийн засгчд юм а гэж одоо энэ үгийг хүртэл одоо гарч ирэхэд их нөлөөлсөн гэж ярьдаг. За энэ одоо Richard Thaler гэдэг энэ хүмүүний бичсэн ном. Энэ бол юу одоо номны зохиолч нар дундаа. За дээрэс нь яг нөлөө бүхий хүмүүс дунд бол одоо маш том нөлөөсөн гэж бол хэлж болно. За ямар учиртай ном бэ гэхээр зэрэг хүмүүс шийдвэр гаргахдаа ерөнхийдөө мэдээж ингээд алдаа мадагтаа ер нь хүн ингээд байглаасаа бол өөрөөсөө юм мэдээлэл дутмаг ч юм уу те эсвэл одоо ямар нэгэн хүчин зүйлээс болж ингэж оновчтой шийдвэр гаргадаг юм байна. Тэгэхээр ер нь хүний шийдвэр гаргахын процессыг бол энэ ч choice architecture гэж хэлж байгаа. Ер нь юм сонголтын юм бүтцээр бид нэр хүнийг хэрхэн зөв шийдвэр гаргуулахад хүргэх вэ гэдэг энийг онцолж байгаа. За энэ нэрээс нэг том зураглалаар авш. За мэдээж улс орныг удирдах гэж байгаа лидер хүнд хүртэл хэрэгтэй байна. Компаниг удирдах гэж байгаа удирддаг захиралд хэрэгтэй. Үр хүүхдээ өсгөж байгаа ээж аавд ч хэрэгтэй. Ер нь ямар ч сонголт хийхэд хэрэгтэй. Одоо хэн бухайд ч гэсэндээ хэрэгтэй гэж ингэж хэлж байгаа юм л да. Тэгэхээр альва хүнийг одоо энэ номон дээр бол та гарч байгаагаар тийм үү хүүхдэд чихэр өгөхөөс ахуулаад цаашаага бүр ингээд тэтгэврийн одоо даатгалын энэ системийг хүртэл одоо хүнд өөрөөр нь сонгуулах энэ дээр ингээд бүх салбараа ингээд янз бүрийн ингээд гой ингээд жишээнүүд бол ингээд явж байгаа. За тэгэхээр энэ дээр хүнд маш ёс зүйтэйгээр ёс зүй асуудал аягүй хэрэгтэй. Маш ёс зүйтэйгээр ялимгүй те одоо тэр хүнийг зөв шийдвэр гаргах тэр нөхцөл байдал руу яаж аваачих вэ? Хэрхэн нааж хийх вэ гэдэг л асуудал яригдж байгаа. Энэ манипуляц бол биш. Яаж бид нар хин нэгэнд зарчмын хувьд зөв гэдэг талыг сонгох нөхцөл байдлыг бий болгох гэж. Одоо жишээ нь ингэж байгаа юм л да. Бараа бүтээгдэхүүнээ зархаж байгаа юм бол супермаркетад яг хүн ингээд ихэнхдээ нөгөө өөрийнхөө адилхан төвшний хэмжээний зүйлсийг бол илүү авах тийм магадaltaй байдаг ч юм уу тий. За ингээд жоохон хүүхдийг ингээд ном уншуулмаар байгаа бол энэ тэнд ингээд угаасаа хөглөрөө тавьсан. Одоо баахан номон дунд ингээд хүүхэд тоглож ивэл өөрөө ирэхгүй аваад уншдаг.
За сургуулийн кафетериад ч гэсэндээ эрүүл хоолны сонголтыг нь өөрсдөд нь ингэж амар байдлаар ингэж өгөх юм бол энэ хүн бол сонголт хийх одоо магадaltaй гэж. Ресторануудын хийдэг арга байдаг юм байна л да. Тэгэд юу гэхээр зэрэг $250 ч юм уу стейк гэж тавьчихдаг гинэ. Тэгээ тэрийг бараг зардаг ч юм байна. Тэгэнгүүт хүмүүс ингээд менюн донд харж агаад $250 стейкний хажууд $50 стейк яг авах магадлал илүү өндөр байт юм байна. Тип буюу одоо гарын мөнгө те өгөхөд ч гэсэнд 15, 20, 25% гэдэг ингээд 3 сонголт харьцангуй өндөр байхад 15%-ийг сонгож байгаа нь бол харьцангуй гайгүй гэдэг. Ерөнхийдөө ийм юмны талаар л гарч байгаа. Бид нар өдөр тутамдаа сонголт хийх зайлшгүй шаардлага байгаа. Гэхдээ одоо өөрсдийн өдөр тутмын харилцаанд ч тэр байгууллага удирдахад бүр ард түмнийг хүртэл удирдахад яаж хэрхэн ингэж чиглүүлэх үү гэдэг маш олон гоё жишээнүүд бол ер нь авнаа. Тэгэд хүн ер нь юм хоёр системээр шийдвэр гаргалт ажилладаг юм байна л да. Эхнийх нь одоо маш хурдан сэтгэл хөдлөлөөр энэ бол дийлэнх шийдвэрүүд ингэж гардаг. Хоёр дахь нь бол удаан бодож улс суртаагаар гаргадаг. Тэгэд хамгийн ихний шийдвэр гаргалтан дээр л баг зэрэг нөлөөлөх зүйлсийг хийх ёстой л гэдэг юм байна. Энэ дээр зүгээр би жишээ аваад хэлэхэд энэ нөгөө тэтгэврийн жишээ жоо уйтгартай шүү. Тэгэхээр нөгөө одоо Netflix дээр бид нэр одоо дараагийн нөгөө recommended кино гарч ирдэг ч юм уу YouTube дээр ч гэсэн адилхан тий алгоритм ажиллаад энэ нөгөө түрүү 7 хоногийн Nexus нөгөө юу болноо Харари маань бид нар шийдвэр гаргаад нөө шийдвэрийг биднэрт гаргуулад байна уу гэдэг нэг асуудал гарч ирж байгаа. Бид нар өөрсдөө бусад хүнд шийдвэр гаргах амархан арай харьцангуй амар байдлыг бий болгоё гэдэг үүднээс энэ номны жишээнүүд бас тэгж орсон юм билэ. Одоо би Universal дээр жишээ нь ингээ хүүхдүүд одоо англи хэл одоо тэ олон хүүхдэд заая гэж бодож байгаа бол нэгдүгээрт хин ч ингээд өөрсдөө ингэж одоо бидний хийж байгаа бизнесийг ингэж хайж явахгүй юм. Бид нар тэр хүмүүст өөрсдөнд нь ингэж одоо news feed дээр нь ч юм уу те гаргуулж өгөх ёстой байдаг. За тэхийн тул маш амар байдлаар гаргаж өгөх ёстой. Ирэхэд амар байх ёстой. Утсаараад мэдээлэл байхад амар байх ёстой гэдэг. Энэ яг зүгээр маш энгийн жишээ яриад байгаа юм шиг боловч яг энэ номон дээр яг үндсэн суурь концепт нь нийгмийн бүтцийг яванда бүр дэлхийг өөрчлөх гэж өөр нэгэн Нобелийн шагнал Канеман маань хүртэл хэлсэн байгаа. Энэний гол агуулгуудыг одоо хамгийн чухал ярьж байгаа point нь бол ерөөсөө libertarian paternalism гэдэг. За энэ бол ерөөсөө хүнийг тэр шийдвэрлөө илүү тэр шийдвэрийг гаргахад илүү амар болгох процесс хэрхэн явах уу гэдгийг энэ тайлбарлаж байгаа. Ухаандаа бусдыг хувийн харилцаан дээр ч нөлөөлж болно. Бүр улс төрч нөлөөлж болно, эдийн засгийн хувьд бизнесийг ч гэсэн нөлөөлж болно л гэдэг утгасна. Энэний зарчмуудыг авч NBA ковидын үеэр тэр Орландогийн бабл хүртэл яасан байгаа байхгүй юу? Энэний зарчмаар ажилласан байгаа. Ковид болоод бүх юм хаагдахад ганцхан NBA маш амжилттайгаар даван туулсан, улирлаа дуусгасан. Бусад спортын холбоо тэгж чадаагүй. Тэгэнгүүт яаж үндсэн зарчмаа бариад одоо бизнесээ өргөжлүүлэх үү? Яаж хүмүүст амар болгох уу гэдэг талаар энэ номон дээр бол илүү гарнаа. Тэгэхээр одоо маш энгийнээр ярихад бол бид нар ямар ч салбарт бай, хинтэй ч харьцсан бай, ер нь хин нэгэнд өөрийнхөө хүсэж байгаагаар нөлөөлөх, тэр хүний өөрийнхөө хүсэж байгаагаар тэр сонголтыг хийлгүүлэх тэгхийн тулд ер нь яаж болдг юм бэ гэдгийг бол одоо энэ нааж гэдэг номон дээр бол гарч байгаа. За дахиад хэлэхэд бол салбарын шилдэгүүд энэ номыг гарч ирсэнд энэ Richard Taylor бол маш их талархалтайгаар хандж байгаа. За тэгээд энэ дотор авж байгаа жишээнүүд маань ч гэсэн өөрөө маш хөгжилтэй, инээдтэй, уншихад амар маш олон салбарын ийм жишээнүүдийг сайнтай болон муутайгаар авч хүмүүст ойлгуулах гэж хичээсэн ийм ном байгаа. Тэгээд та бүхэн бас энийг боломжоор уншвал амьдралд чинь өөрчлөлт гарах үс ийм нөлөө бүхий номоо гэдгийг хэлмээр байна. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Мэдлэгээр чигүүрлээ. Mona English Bookstore.